За гишүүдийнхээ өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр энэ хууль маань нэлээд удаан бас яригдж байгаа. Тэгээд мэдээж одоо бас улсын хурлын гишүүд маань нэлээд үнэтэй олон санал шүүмжлэлийг хэлж байгаа. Ингээ ажлын хэсэг маань бас нэлээд сайн ажилласан. Ингээд юм сайжирч байгаа. Дөрөнд Дэмбэрэл дараа бас хэллээ шүү дээ. Амьдрал их баян гэж. Тэр улам амьдрал бол баяжчил байна л да. Замын хөдөлгөөний дүрм ч гэсэн одоо бид нэр гаргаад ингэсэн. Тэг хүсвэл телекамерын систем бий болгоо хүсвэл ингээд бид хянаад сүүлийн үед бол зэгцэрч эхэлж байна шүү дээ. Тэр хууль дүрм бол сайн хууль дүрм байгаад хэрэгжүүлдэггүй бол амьдрал ингээд үйлчлэлтгүй байгаа. Тэгэхээр зэрэг одоо бидний гарч байгаа энэ хууль бол яг авилгын эсрэг хууль бас биш шүү дээ. Авилгын эсрэг тэмцэх бодлогын хүрээнд хийгдэж байгаа тэр ёс зүйн асуудлаар түрүү нэмэлт даргалж хуульчлагддаггүй бас төдийлөн зарим наривчилж болдгоо шалгуур үзүүлэлт нэг баримжаа чиглэлийг гаргаж болох зүйлүүдийг энэ хуулиар хийгээд байгаа. Авилгын чинь гол суурь сонирхол бол сонирхлын зөрчилтэй холбоотой байхгүй юу? Тэгэхээр хүн болгонд ашиг сонирхол байгаа. Сонирхол бол зөрчилдөж идэг. Амьдрал дээр бол үргэлж бидний сонирхол хоорондоо зөрчилдөж идэг. Гэр бүлийн хүрээнд ч, найз нөхдийн хүрээнд ч. Тэгэхээр би харин хэлж штэ нэг тань. Тэгэхээр энэ хуулийн гол зорилт нь бол энэ сонирхлын зөрчлийг тодорхойлоод тэрнээс урьдчилан сэргийлэх, зохицуулах. Тэгээд энэ одоо төрийн албаны үйл ажиллагааг ил тод олон түмэнд итгэл хүлээх байдлаар зохицуулахад энэ хуулийн зорилго оршиж байгаа. За нэгдүгээр, хоёрдугаар яг таны хэлж байгаа энэ асуудлаар 2 жилийг 5 жил болгоё гэсэн таны санал 3-2-оор дэмжигдээгүй. Таны түрүү хэлсэн сонгуулийн жил юу буруу байна гэж. За энийг би одоо анхаарья. 2 жилийг 5 жил болгоё гэсэн таны хатууруулъя гэсэн саналыг бол манай хуралдаанд оролцсон гишүүдийг 3-2-нд дэмжээгүй шүү дээ. Би бол жишээ нь одоо манай хэд хэдэн гишүүд бид нар бол дэмжсэн шүү дээ. Олонх нь бол дэмжсэн. 3-2-д л одоо нөгөө эцсийн хэлцүүлгийн шатанд энэ босч ирээгүй шүү дээ. Тэгэхээр 5 жил бол хит одоо хатуу байна гэд ингээд гишүүд дэмжээгүй гэж би ойлгосон. Гуравт нь бол танд одоо яг энэ манай байнгын орон дээр бол өөр тодорхой зарчмын тийм зөрүүтэй саналын томьёолыг эцсийн хэлцүүлгийн шатанд гаргаагүй шүү дээ. Зөвхөн саналаа бол хэлсэн. Зарчмын зөрүүтэй санал гарсан бол эний чинь саналыг бид хураагаад шийтгэл байсан байхгүй. Тэгэхээр тийм юм хүлээж авсан аваагүй гэдэг юм бол байхгүй. Зөвхөн ажлын хэсэгт одоо манай ахлагч эдгээр хэлэх болоогүй ажлын хэсгийн гишүүдэд тодорхой зүйл санал болгож одоо хэлсэн зүйл мөнх хүчрэг гишүүний зүгээс байна уугүй юу? Ер нь бол мөнх хүчрэг гишүүнээ энэ хууль бол яг вэ альва бүхэл Монголын одоо гарч байгаа хуулиудыг өөлөх зүйл бол олдно. Зарчмын хөв төр зорилгоо нэлээд гол юм хангасан ийм хууль гарсан уу гаргаж чадж гин үү? Тэгээд тэрийг бид сайжруулж чадж гин үү гэдэг чинь асуудал хууль тогтоогч биднээс хариуцлага их юм л дээ. Тэгээ энэ дээр олон хүн санаа зовж байгаа. Би тэр гишүүд нөхдүүдийнхээ санаа бодлыг хүндэтгэн үзэж байгаа. Тэгээ бид бол чадхаараа ажиллаад энэ хэмжээнд л энэ хууль одоо явж байгаа. Одоо ингээ батлагдах шатандаа орно. 5 хүүхдийг батлах байхаа л гэж найдаж байгаа.